Сайн байна уу? Цанжин хэвэр бордын сургуулийн сэтгэл зүйч жаргалтай. За манай сургууль дээр сэтгэл зүйн үйлчилгээ маань амжилттай явагдаж байна. За сэтгэл зүйн үйлчилгээний хүрээнд бид бүхэн сэтгэл зүйн оншилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө, засан сайжруулах үйл ажиллагаа болон залруулах хөгжүүлэх гэсэн үндсэн 4 үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа маань явагдаж байна. Сэтгэл зүйн онцлогооны хүрээнд бид бүхэн анхан болон дунд шатны тестийн болон корректив гэх мэтчлэн маш олон судалгааны аргыг ашиглан онцлогоо явагддаг. Энэ маань өөрөө хувь хүний болон хүүхдийн тухайн сурагчийн мөн ажилтны сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох юм онцлогтой байдаг. Ер нь л хүмүүстэй би ер нь ярилцдаг төрлийн хүн л дээ. Ээжтэйгээ, аавтайгаа, өшил найз. Тэгээ ер нь сэтгэл зүйч багштай нэг өөр хүнтэй бол ярьдаг юм дөө. Хүний бие ихэнх талыг нь эзлэн шүү дээ. Одоо ингээ хүн чинь одоо готрongууд бие нас дагаал готрон өвдөн тийм болохоор сэтгэл зүйгээ сайн гэд өөрийнхөө талыг гоё санаагаа. Яг уу анхнаасаа ер нь юмаа хийгээд эхэлсэн л дээр юм бэлээ. Яг 12 доо ороод юмаа ойлгодог болцсон байх юм бол мэдээ сэтгэл зүй бас хамаагүй сайн байна. Тэгээд анхнаасаа юмаа ойлгодог, анхнаасаа юмаа хийдэг болцсон байх юм бол төсөктөө нэг зовхгүй учраас сэтгэл зүйч гэсэн тэрийгээ дагаад тийм амар уналтанд орохгүй гэж бодож байна. Сэтгэл зүйн үйлчилгээ ер нь бол бүлгийн зөвлөгөө болон ганцаарчсан зөвлөгөө явдаг. Тэгээ бүлгийн зөвлөгөө нь ер нь бол ингээд хичээл орох маягаар явдаг, техник хвчлэн лекцээр яваад тэгээд гэрийн даалгавар буюу бие даатгалт өгч явдаг. Ганцаарчсан зөвлөгөө нь болохоор сэтгэл зүйч багштай уулзаад тэгээд хамтдаа цагаа тохирж аваад хоёр талтайгаа ингээд тохиролцоо тохирсон цагтаа уулзалтаж ганцаарсан зөвлөгөө маань тэгж өгдөг. Бүлгийн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө гэсэн хоёр төрөлтөөр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ маань явагддаг. Энд бол ганцаарчилсан зөвлөгөөнд бол насан туршаагүй хүүхд буюу сургуулийн сурагчдыг анги удирдсан багш болон эцэгчүүд зуучлах болон сэтгэл зүйч өөрийн шаардлагаар дуудах байдлаар ингэж оролцдог. Засан сайжруулах болон урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаан дээр маань хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсрол олгох буюу яг зүрх сэтгэлийн боловсролыг академик боловсролоос гадна олгож явдаг. Үүнээс гадна үнэхээр урьдчилсан сэргийлэх ягийн боловсролсны хүүхдүүдэд үйл ажиллагаа болж өгдөг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн нөхцөл байдлаа тухайн хүүхд өөрөө таньж мэддэг, ойлгодог. Энэ хувь хүнээс бие хүн болон төлөвшөх процесс маань өөрөө өсвөр наснд явагддаг учраас энэ өөрөө маш чухал ач холбогдолтой юм аа. Нөгөө талаасаа хамгийн сүүлийнх нь залруулах болон хөгжүүлэх үйл ажиллагаа маань сэтгэл зүйн тренинг буюу сэтгэл заслын хүрээнд үйл ажиллагаа маань явагддаг. Засал маань бол анхан болон дунд шатны хэлбэрээр явагдана. Энэ тухайн хүүхдийн буюу сэтгэл зүйн үйлчлүүлэгчийн манаас сэтгэл онцлогоос хамаарат ямар хэлбэрээр явагдах уу, яаж ажиллах уу, хичээлийн агуулгаар яаж тухайн заслыг хэрхэн оролцуулах вэ гэдэг байдлаар янз бүрийн хэлбэрээр оролцдог гэсэн үг. Тренинг маань ер нь бол төгшөөр, насан зохицуу, суралцгуутай түгээмэл байдлаар манай сургууль дээр хэрэгжиж явагддаг. Өөрөөр хэлбэл бординг сургуулийн сурагчдын сэтгэл зүйн онцлог байдлаар энэ маань өөрөө насан зохицуу өөрөө ямар байгаас хамаараа, сэтгэл зүй өөрөө ямар байгаас хамаарат тухайн сурагчийн маань суралцгуу хэрхэн амжилттай байх гэдэгт нөлөөлдөг учраас энэ өөрөө маш чухал ач холбогдолтой юм аа.